Сайн байцгаана уу? Та бүхэнд мэргэжлийн эхлэн бодогч бэлтгэх хөтөлбөрийн дагуу санхүүгийн менежмент хичээлийг танилцуулж байна. За, хичээл маань мэргэжлийн эхлэн бодогч бэлтгэх хөтөлбөрийн дагуух мэргэжлийн төвшөнд хамаарагдах бөгөөд энэхүү хичээлийг судалж үзснээрээ та бүхэн байгууллагын тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орчин дох ажлын капиталын удирдлага, мөн хөрөнгө оруулалтын үнэлгээ, санхүүжилтийн бүтэц, төрөл, мөн капиталын бүтэц болон капиталын өртөг, ногдлоо шиг бизнесийн үнэлгээ болон эрсдлийн удирдлагын талаарх шийдвэр гаргалттай холбоотой бүхий л мэдлэг ур чадварыг эзэмшихэд оршиж байгаа. Энэ хичээлээр та бүхэн маань дараах 7 төрлийн мэдлэг ур чадварыг эзэмших боломжтой бөгөөд эдгээр мэдлэг ур чадруудын хувьд өргөн цар хүрээ болон ямар ч мэргэжлийн болон санхүүгийн чиглэлийн бүхий л хүмүүсүүдэд эзэмших боломжтой агуулгуудыг агуулсан байгаа. Нэгдүгürt нь үүнд байгууллагын санхүүгийн менежментийн зорилго болон үүрэг хариуцлагын талаар бид нар авч үзнэ. Мөн байгууллагын санхүүгийн менежментийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх макро эдийн засгийн орчны нөлөөг бас тодорхойлж авч үзэх хэрэгтэй. Бас нэг хамгийн гол чухал асуудал маань санхүүгийн менежерийн хувьд зайлшгүй шаардлагатай мэдээллийн нэг болох ажлын капиталын зүй зохистой удирдлагыг хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг талаар онол арга зүйн мэдээллийг энэ хичээлээр бид нар олж авах боломжтой байгаа. Мөн бид нар хөрөнгө оруулалтын үнэлгээний аргуудын үр дүнтэй хэрэглэх, мөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын талаарх асуудлуудыг энэ хичээлээр авч үзнэ. Өөрөөр хэлэх юм бол бид нар санхүүгийн менежерийн хувьд зайлшгүй гаргадаг нэг чухал шийдвэрийн нэг болох хөрөнгө оруулалт хийх болон аль хөрөнгө оруулалтын хувьд илүү үр ашигтай байна вэ гэдгийг үнэлж үзэхэд энэхүү хичээлд ирэх онол арга зүйг бид нар бүрэн ашиглах боломжтой байгаа. Мөн санхүүжилтийн их усруудыг тодорхойлох болон үнэлэх. Энэ агуулгын хүрээнд бид нар магадгүй санхүүгийн менежерүүдийн хувьд бас нэг чухал шийдвэр болох санхүүжилт олж авахтай холбоотой шийдвэр гаргалт байдаг. Тэгвэл энэ шийдвэрийн дагуу ямар их усрээр санхүүжилтээ олж авах юм бол илүү өртөг багтаа байх вэ гэдэг талаар мэдээллийг энэ хичээлээрээ бид нар олж авах боломжтой байна. Бас нэг чухал мэдээллүүд маань болохоор бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний талаарх зарчим онол арга зүйн асуудлуудыг бид нар судалж үзнэ. Өөрөөр хэлэх юм бол манай байгууллагын хувьд бизнесийн үнэлгээг хийснээрээ тухайн зах зээл дээр манай байгууллага хаана ямар үн цэнтэй явагдаж байгаа болон бид нар өшөө цаашаа хөрөнгө оруулагч нарыг татахын тулд аль арга замуудыг хэрэглэх вэ гэдэг асуудлуудыг энэ хичээлээрээ бас бид олж авах бүрэн боломжтой байгаа. Хамгийн сүүлийн асуудал маань болохоор бизнесийн эрсдлийн удирдлагын талаарх асуудлуудыг авч үзэх бөгөөд бид энэ сэдвийн хүрээнд гадаад валютын ханшийн эрсдлийн удирдлага мөн хүний түвшний эрсдлийн удирдлагыг илүү энгийн аргуучлалуудыг авч үзэх хэрэгтэй байгаа. Эдгээр ур чадруудын хувьд бид нар энэ хичээлийн хувьд ганц мэргэжлийн эхлэн бодогч бэлтгэх шалгалтын бэлтгэгч нарт биш мөн санхүүгийн мэргэжлийн бүхэл юмс ашиглах бүрэн боломжтой байдлаар тайлбарлаж оруулсан байгаа. Энэ хичээлийн маань хувьд хөтөлбөрт заагдсан уялдаа холбоо бусад хичээлүүдтэй мөн уялдаа холбооны талаар маш товчхон тайлбарлая. Энэ хичээлийг үзэхийн өмнө та бүхэн маань мэргэжлийн эхлэн бодогч болох боловсролын шалгуурын дагуух бакалаврын зэрэгтэй буюу өмнөх гэрчлэгээний төвшний санхүүгийн бүртгэл, дундчдны бүртгэл гэсэн хичээлүүдийг судалж үзсэн байх шаардлагатай байна. Харин энэ хичээлийг судалж үзснээрээ бид нар дараагийн агсан төвшний санхүүгийн менежмент болон корпорацийн ба бизнесийн санхүү гэсэн хичээлүүдийг үзэх үндэслэл суурьудаа тавьж гинэ гэсэн үг. Хичээлийн агуулгын бүтцийг тухайн хичээлүүдийн дунд эзлэх хувийн жингээр мөн энэ хувийн жингээс үндэслээд бид нар тухайн сэдвүүдийн хувьд мэргэжлийн эхлэн бодогч бэлтгэх шалгалтанд эзлэх бас хувийн жингийг бас давхар харах боломжтой байна. Тухайлбал эдгээрээс бидний хувьд хамгийн чухал сэдвүүдийн хувь гэх юм бол хамгийн өндөр хувь зэрэгтэй байгаа маань ажлын капиталын удирдлага, мөн хөрөнгө оруулалтын үнэлгээ, бизнесийн санхүү гэсэн сэдвүүд байгаа. Эдгээр сэдвүүдийн хувьд илүү тооцоололтой болон шалгалтанд эзлэх хувийн жингүүд нь илүү өндөр учраас эдгээр сэдвүүдэд бид нар илүү анхаарлаа хандуулах зүйтэй гэж үзэж байгаа шүү. Хичээлийн зорилгыг маш товчхон байдлаар бид нар энэхүү диаграмд бүдүүвчилж харуулсан байна. Тэгэхээр энэ диаграм дээр хамгийн гол асуудал нь бид нар энэ хичээлийг судалж үзснээрээ ер нь бизнесийн байгууллагын гол зорилго болох хувьцаа эзэмшлийн баялагийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр санхүүгийн менежерийн гаргадаг 3 гол шийдвэрийн асуудлыг авч үзсэн байдаг. Тухайлбал хөрөнгө оруулалтын шийдвэр, санхүүжилтийн шийдвэр, ногдлошгийн шийдвэр гэсэн 3 шийдвэр байна. Тэгэхээр бид нар энэ хичээлийг судалж үзснээрээ санхүүгийн менежерийн хувьд хамгийн гол бизнесийн байгууллагын зорилго болох хувьцаа эзэмшлийн баялагийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг зорилгоо биелүүлэхийн тулд гаргадаг 3 төрлийн шийдвэр гаргалттай холбоотой бүхий л онол арга зүй, техник, технологи, загваруудыг авч үзнэ гэсэн үг байна. Энэ дээр бүгдээрээ товчхон хэлэх юм бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт гэдэг маань ямар хөрөнгийг хаана хэдийн хугацаагаар худалдаж авах вэ, ямар үнэтэй хувьд мөн өшөө бизнесээ өргөжүүлэхийн тулд хаашаа ямар хөрөнгө оруулалт хийж боломжтой вэ гэдэг талаар сайхан судалж үздэг. Харин санхүүжилтийн шийдвэрийг гаргахын тулд бид нар ямар хэмжээний санхүүжилтийг хаанаас ямар их усүрээс
авах боломжтой бай. Хамгийн өртөг багтаа их усур маань аль вэ гэдгийг тодорхойлж үздэг байгаа. Харин ноогдол ашигын шийдвэр гаргалтаар бид нар ноогдол ашгийг хувьцаа эзэмшигч нартаа шууд бүгдийг нь өгөх үү? Магадгүй зарим хэсгийг нь хоримтлуулж авч үлдэх үү гэдэг зэрэг талаарх холбоотой шийдвэрүүдийг бид нар ноогдол ашигын шийдвэр гаргалтаар гаргадаг байгаа. За энэ диаграмд харуулсан бүхий л гурван төрлийн шийдвэр гаргалтыг бид нар энэ хичээлийн турш дахь бүх сэдвүүд дээр авч үздэг байгаа. За тэгвэл бүгдээрээ энэ хичээлийг судалж үзснээр мэргэсэн эхлэн бодогч бэлтгэх хөтөлбөрийн дагуу тухайн хичээл тус бүрийн хувьд бид нар шалгалтыг өгөх ёстой байдаг. Тэгвэл аль ч хичээлийн хувьд бид нар шалгалтанд амжилт үзүүлэх маш товчхон хэдхэн зөвлөмжүүдийг та бүхэнд өгье. За нэгдүгürt бид хамгийн гол нь сурах бичиг болон видео хичээлүүд буюу он дараагийн асуудлуудыг бүрэн дүүрэн судалсан байх шаардлагатай байгаа. Хоёрдугаарт тухайн хичээлийн хувьд бодлого дасгалын хураамж буюу гарын авлагуудыг бас зайлшгүй яхнууд судалж дуусгасан байх ёстой байгаа. За мөн тухайн энэ хичээлийн хувьд гол онцлог нь зөвхөн энэ санхүү менежмент гэсэн хичээлийн хувьд гол онцлог нь томьёол, тооцоол болон арга зүй загваруудыг илүү ашигладаг учраас тэдгээр сэдвүүдийн томьёоны хураангуйг бэлтгэх юм бол илүү үр дүнтэй байдаг. За мөн өнгөрсөн онуудын тестүүдийг маш сайн ажиллаж үзснээрээ тухайд нэг тестэнд зарцуулагдах цагийг бид хэмнэх бүрэн боломжтой байдаг. За тэгэхээр бид шалгалтын дээр цаг хугацааны удирдлагыг маш сайн хийх боломжтой байдаг. За бас нэг чухал асуудал маань магадгүй бид нар шалгалтанд бэлтгэхдээ өөрсдөө хувийн бэлтгэл болох ажил, амьдрал, хоол унд гэх мэтчлэн бүх зүйлүүдээ бас зохицуулж үзсэн байх ёстой. За ер нь эцсийн үр дүнд альва шалгалтын хувьд тийм ээ гол амжилт нь та бүхний гарт байдаг шүү. За энэ хичээл болон бусад мэргэсэн эхлэн бодогч бэлтгэх хөтөлбөрт заагдсан бүхий л хичээлүүдийн хувьд энэ зөвхөн мэргэсэн эхлэн бодогч бэлтгэгч нарт зориулагдсан биш, тухайн ихтэй сургуулиудын оюутнууд тийм ээ энэ чиглэлээр суралцж байгаа. Мөн ихтэй сургуулиудын багш нар бас байж болно. За ер нь байгууллагуудын удирдлагуудын хувьд бас энэ эдгээр мэдээллүүдийг бас судалж авч үзснээрээ өөрсдийнхөө үйл ажиллагааг хаана яаж явна гэдгийг мэдэх бүрэн боломжтой. За тэгээд хамгийн гол хэрэглэгчид болох мэргэжлийн эхлэн бодогч нар болон мэргэжлийн эхлэн бодогч зэрэг горилогч нарт бүгдээрэнд нь бүрэн зориулагдсан байдаг. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бас санхүү болон бусад эдгээр мэдээллүүдийг олж авахд бүх хичээлүүдийн хувьд бүрэн боломжтой байдаг байна. За та бүхэн энэ хичээлтэй холбоотой болон бусад мэдээллүүдийг дараах их сурвалжуудаас авах бүрэн боломжтой байна.